Хай за. Би жоохон подкаст хэрэгээ хийж байна. Тэгээд нэр өнөөдөр найз маань юм гоё цэцэг өгсөн надад. Энэ ингээ бантын амар гоё заяа. Ийм бүр хэмтэлтэй. Амар уутхаа. Амар уутдагсан гэж. Тэгээд энэ юу амар гоё. Гаднаа цаасан. Би энэ бол хизээч хайж чадахгүй хаа. Дуртай хадгалах. Бүр амар дигжээ антон. Яа. Жах юу сууч. Хамсан дээр суучтай юм. Би яжгаад нөгөө нэг ер нь аль энэ хувцсны өрөөндөө тойл тавьж амжааг байгаа байхгүй юу? Яг тойл байсан. Би надад нэг жижиг санагдаад авцیں۔ Нэр би өөрийнхөө талыг чимгүүлсэн. Стикер авч. Жохон галтар тойл байна. Гартал нь ингээд энэ хар юм арилахгүй юм гэхдээ. За тэгээ ямар ч зэн би өглөө бүр хар өглөө нүрээ будаад гарсан. Тэгээд яг суур нь гайгүй заяа. Гэтэ нөгөө нэг яарч бодсон царай харагдаад нэг юм ядарсан юм шиг бодцоо. Ер нь гэтээ ядарсан ч юм бод. Ер нь л өнөөдөр мейкап фейл байсан. Нэг юм нүд маань ерөөсөө тодорхойсэн. Би яжгаад нөгөө нэг тодор амар бараанаар ингээ нүдээ тэр чигтэнтэй нүдэд явцдаг хөөхтэйс хэвгүй өмнө гэхгүй. Тэгээд одоо болохоор ингээ уусгаад зөвхөн хойдлоо уусгадаг нэг тийм алдарт уусгалт байна. Тэгээд тэрий чинь би сураад тэгээ хол нь уусгаал тэгээд баг ярилцсан заяа. Гэтэ өглөө л бараг өглөө л ийм солгон байсан. Төгсгөл нь ингээ гоё бараан болж чадаагүй гэх юм. За тэгээд өнөөдрийн мейкапд нь ашиглах гэж. Гэтэ би энэ мади бодлтыг өнөөдөр амжуул одоо ингээ энэ бичлэгэн дээр хийж димүү гэж бодож байгаа хгүй. Гэтэ бүр ингээ дэмжих нь. Гэтэ яжгаад би гарах ажилтай байхгүй. Гарахаас өмнө амар энэ миний наагаад буцаага энийг салгаад гарна хэрэг хэцүү заяа. Тэр би яг орой бичиж. Номын маяраас авсан номнууд. Энэ болохоор сая авсан номын маяраас, сая хавраас номын маяраас авсан байхгүй. Тэгээ мөр амар гоё авцтай. Тэгээд French cooking тэгээд ингээ яг дээр үе хараад хоолныхын нэр нь францаар тэгээд бусд нь болохоор англиараа English ямар нэгэн франц хоол бас сураад авчих юм билүү те. Тэгж бодоод би десерт ер нь ингээм амар гоё сураад явбал айгу гоё хоолнууд байгаад байгаа хгүй. За тэгээд энийг 30-аар авлаа. Ер нь бол номын маяг дээр би жоохоо орой очсон. Тэгсэн чинь нэг хүмүүс явах гэж юм уу? Хямдруулаад үцэхгүй. За 30 биш хаа би арай л гоцж байна. Өөр ном 30 гэж лөө. Төдвийн нэг ном 30-аар авсан юм биш үү? Андуурсан байна. За тэгээд тэр төдвийн ном одоо хаана яваад нэг газар явж байгаа. Гэтэ тэр бүр амар хуучны хавцтай 80-аад оны ном баггүй юу? Яг би нөгөө нэг сэтгүүлч мэрэгжилтэй учраас те. Төдөө гэдэг хүн чинь бас айгу гоё нийтлэл ер нь бол айгу мундаг бичдэг, нийтлэл бичдэг, эссе бичдэг тийм хүн учраас ер нь номын уншия гэж бодсон. Ер нь бол номын өмнө хичээлийн зорилгоор л уншиж ирсэн мэлээ. Нийтлэлийн ч юм уу. За тэгээд энтрээр энийг болохоор бүр жил гарны өмнөхийн намрын номын маягаар авсан зав. Тэгээд сая би энийг авсан. Тэгээ хуудасны зузаанаараа бол энэ арай зузаан. Энэ сүүлд авсан нь арай нэмгэн. Энэ дээр бол жоохон дээр үеийн 2010-аас 17 ч юм уу тиймэрхүү байрын чарахад ер нь бол интерьер нь тийж харагдсан. Энэ болохоор популяр болсон сүүлийн үед баригдсан өндөр гоё барилгуудын интерьер харуулдаг байхгүй. Хаана юу таахгүй зохицол
өнгөний зохицол ингэж байгаа орчноо байнга өөрчлөхгүй л байдаг хгүй. Тэгээд дараагийн ном эцэгтэй таныг туслах гэж. Why we? Яг миний хийдэг хоолнууд ер нь тэгэл Монгол хоол хөвчлэн байгаа шүү дээ. Эсвэл Орос хоол тий. Мэвтэл, котлет ч одоо Орос хоол үзтэггүй юу. Тэгээ энэ дээр кимчи дарахыг бол би YouTube-ээс сурсан л та. Тэгэл ер нь олон үндэсний хоол, Франц шүүл, яасан бүхэл төрлийн хоолууд байгаа заяа. Хаяа ингээд амар уйдах юм бол би нэг сайхан өдөр би зүгээр хоолоо бэлдэж үзье гэж бодоод байгаа хгүй юу? Бэлтгэж. Нэг түүхий хөлдөөгээр нь биш. Яг хөлдөөж болно заяа. Одоо нэг шууд шараад итгэхэд бэлэн гэх юм да халаагаад итгэхэд бэлэн. Гэхдээ муутгалгаагүй шиг 7 хоног дотор идээд явах. Тийм болно. Надад бол тийм хүсэл зорилго байгаа хгүй. Гэхдээ би залах уу. Байна л да. Тийм. Нэг Канад хүнээс бэлгэнд ирсэн заяа. За энэ болохоор adult coloring гэдэг энэ ингээд гэрэл бишээ. Сүүдэртэй. Тэгээ би ер нь хаяа ингээд ном бодоод суух дуртай хгүй. Тэгээ нэг юу гэдэг үлээ. Алслалтайгаар би тэгээ эндээс нэхлээ бодсон. Бинго бодсон байна. Энийг бодсон байна. Тасаа харандаар өнгийн харандаар бодсон юм байна. Тэгээ нөгөөт нь summer coloring. Би бол ингээд энэ мандала эднэр бодъё гэж бодоод юм kind of мандала шиг заяа. Ийм ер нь амар олон бодох нөгөө нэг юу ихтэй талбай ихтэй юм баггүй. Энэ нэг боддог номны надад хуудас амар чухал санагдсан. Жишээлбэл энэ жоохон нэмгээ удаа тэгээд хайлт би норгоо цагаар эргүү царайлаад энэ болохоор ингээд хуудас нь гоё одоор норгоогүй байна л да. Тэгээд хуудас нь гоё цав цагаан тэгээд тайлт зузаа. Тэгэнгүүтээ энэ дээр юм катны орон байгаа цаа ингээд шууд аваад жаазлах ч юм уу наах ч юм уу ашиглаж болдог. Тэгвэл нөгөө нэг будсан юугаа бас номноос бас госчмаар байна шүү дээ. Тэнгүүд энэ минь бол жоох хэцүү. За тэгээд иймэрхүү номнууд номын юм лээ. Номын баяр. Номын баяраас авсан байдгийн. Би энэ цэцгийг хаанд. Гэхдээ ер нь бол би энэ цэцгийг нөгөө наранд цонхныхаа дэргэд тавил л да. Ийшээ би цэцгээ барьж чирж ирсэн бохгүй. Их тасалж байгаа sorry. Ямар ч нүрээ очил байл л да тий. Би ингээд төнөд авчирсан. Нэрээ манай ихч маань юм гоё. Юу гэсэн энэ ингээд жоохон euphoria. Энэ тэнийг авал би ер нь гоё хөөгцөн хэр бодолт хий гэж би ер нь бол inspiration авсан. Ингээд бүгд саатай гэх юм уу? Pigmented тэгээд цаана нөгөө том биш хялтгандаг саа. Эдрийнх нь нэг нь амар euphoric өнгөтэйсэн. Тэг яг энэ дээр гоё харагдахгүй л байна л. Би нүгээр гоё бичлэг хийчмээр байгаа хгүй. Тэг хийгээд хэдэн хоног бодож байгаа. 7 хоног л бодлоо. Тэг ямар ч сан. Яа ер нь ингээд сэргээ сууж л бай. Тэгээ би ер нь ингээд хараад яа бичлэгнээр ер нь юу ярих уу гэж бодсон чинь тэгээд ер нь юу юм бэлээ. Тэг гоё хэрэгэлдэг юмнуудаас ч юм тийм багаас эхлэе гэж бодсон. Бас энийг нэрээс үлд хэрэглэж үзсэн. Энэстэй сонирхолтой. Ер нь бол буудаггүй гэхдээ амар сайн орцгож дэрвэл гэж өгнө. Гэхдээ ингээд нэг бодож байгаа бол яг тэгээд барьчин. Тэгэхээр жоохон хүнд хатуу санагдаж бол магадгүй шүү зэ. Усны хамгаалалт болохоор л тийм шүү гэлээ. Ер нь. За тэгээд толман ханаа.
ингээд өглөө гарахтаа би гэрлээ сайн тавьж гараагүй юм шиг байна. Ер нь ингээд цайвар өнгийн паудер авч агаад ер нь бол паудраараа ингээд энийг жоохон байлгачдаг байхгүй. Зэрлэгоогүй яасан. гэж жаад бас. Тэгээ одоо амар санаа харагдаад байгаа юм маань болохоор өглөө ингээд ер нь л тэнэ дутуу тавиал хальт болдог хийж нэг гарсан заяа. Гэтэ бол төвжрэлд ороогүй би амтсан. Надаас хойш зөндөө хүн хоцорсон гэж амсан. Би бол яг одоо өнөөдөр тэр нөө блөө бодолтой хийж гисэн ч бас амтсангүй. Тэгэхээр одоо зүгээр хальт айл хэсгэж байгаа байхгүй. Тийм болохоор хальт ингээ бодаас сэргээч. Тэгэхгүй бол нэг тийм өнөөдөр найзаа бүр намайг чи бүр амар ядарсан харагдаж байна. Гişүүлээ гэдэг юм уу гэдгсэн. Гэтэ яг хөө би ихсэн анаад нэрээс авсан юм а. Одоо ингээ хамраараа гуншаад байгаа тээ. Тэр нэг сүулт тэр дүүгийнхаа төрс өдрийн бичлэг яхад л тэгэхэд л би авсан байсан юугаасаа нөгөө аваад эхэлсэн. Яг үнэрийн алдаа хаяа үнэрлээ болж мөлөөд дэлвэдгийм байна. За тэгээд бодлон дээр болохоор би тэр иймэрхүү нөөд өнгөтэй тийм надад байсан аахгүй. Тэгээд энэ ер нь бол winter tone таарна гэж би бодоодсэн. Яа тэгэл энэ бормоор нь болохоор тэгээд эдрийн цагаанууд нь тэгээ ингээ хальт саатагууд нь амар. Тэгээд саатаг нь би хагалцсан юм аа. Тэгээд нэрийнхээ ингээ цайвар цагаануудаас нь авч аваад бас би өмнө ингэж дүүс байхгүй. Тэрнийхээ зэрэг гэрэл алгаад тэгээд би энэ хамгийн энэ улбар шаргалтуу хамгийн цайвар өнгөөр нь ихлээд уусгалт хийгээд бүрнээс сурсан байхгүй. Энэ тэгээд уусгалт хийхэд ч гэсэн амар гоё теннис юм бэлээ. Зарим теннис нь жоохон буух гадаад шүү дээ. Эсвэл мэдгүй азар ч юм уу те. Юм л айгу гоё ууссан. Тэгээ ер нь дандаа тэр бодлоор яваад. Би тэггүй бол ингээд зөв жоохон амар болцсон залуусаа. Тэггүй бол би ингээд ийм dark бараан ер нь бол теннер ингээд шууд nothing interesting бодолтой юм байсан байхгүй юу? Тэгэхдээ би ер нь бол ийм санд амар дуртай заа юм. Ийм цэнхэр өнгийн чернэлийн өнгийн санд амар. Энийг тэгжин бирээс авсаахгүй. Тэгээ энэ уул нь шингэн контур заяа. Гэхдээ би цохныхоо доор ингээд энэ хэсэгтээ ингээд түрхээд хөх юу харуулаад яачдаг байсан. Байсан ч гэж одоо ч гэсэн хэрэглэж болно л тоо. Тэгээ ойр тэхгүй бид ойр нөгөө нэг зовх зураад доотлын одоо нөгөө зохио том харагдуулах илүү нэг хацраа жижиг харагдуулах бодол зурангуудаа энийг хэрэглэхий болцсон. Яа тэгэхээр энийг хэрэглэхээр нөгөө нэг ингэ зурсан зохих маань доод зохих маань амар нүд маань чартай. Өмнө нь бол энийг хэрэглэхээр нөгөө жоохон чартгар харагдсан юм шиг бол санагдаа явцсан. Тэгээд нүднийхээ доотлыг зүгээр ингэ цэвэрхээ орхиод урдуур нь саад өрхөд энүүгээрээ зүгээр нөгөө цагаан бас ийм паудер ингээд энэ гэрэл тавьсан гэрлэр бас ингэ явж болно. Эсвэл цагаан харанд агарч юм. Гэрэлтүүлчээр илүү зөөлөн харагддаг байхгүй. Тэгэхгүй бол миний өмнөх бодолд ер нь жоохон хурцж юм шиг. Баярлалаа баяртай.